Өнөөдөр бид бүхэн хүүхдүүдийг болон бүх насныхныг Есүсийг гэрчлэн ярьдаг дагалдагч болгоцгоё гэдэг ийм урайлган дор 7 дахь өдрийн залбирал маань дэлхийд даяар явагдаж байна. Тэгэхээр өнөөдөр бол мэдээж энэ 10 өдрийн залбирал маань бас хүүхдүүдэд зориулсан материал, хүүхдүүдэд зориулсан ийм хөтөлбөр библи судлалын хичээлүүд бас гардаг. Тэгээд өнөөдөр онцгойлон 10 өдрийн залбирлын нэг өдрийг нь бас энэ сэдвийг хөндөж, энэ сэдвээр бид бүхэн бас залбирал хийж байгаадаа бас үнэхээр их баяртай. Өнөөдөр энэ залбирлыг хамтдаа хийцгээе. Энэхүү залбирал маань өнөөдрийн өглөөний үгийн цагийн нээлтийн залбирал болох болно. Ингээд бүгд хамтдаа энэхүү залбирлыг хамтдаа хийцгээе. 3 Тэнгэрлэг эцэг минь, эцсийн өдрүүдэд ариун сүнсээ бэлхам дүүрнээр цутгана гэсэн амлалтад тань баярлалаа. Бидний зүрх сэтгэлийг өөр рүүгээ бүрэн эргүүлж, гэм нүглийг минь уучлаарай. Бид гэр бүл, үр хүүхдүүдэд таны замаар хөтөлж, тэднийг таны хайрын амьд гэрч болгон бэлтгэхэд туслаач. Бидний амьдралд таны иш үзүүлэлэг биелэх болтугай гэсэн. Амен. Амен. За тэг үнэхээр эзний амлалт биелэх болтугай. Үйлс номын 2:17-оос 18 дахь ишлэл маань Илч Петр босож Пентекостийн өдөр ариун сүнсийг хүлээн авч ариун сүнсний баптизмыг хүртсэний дараа энэхүү сургаалыг айлддаг. За тэгээд тэднийг хүмүүс бол энэ хүмүүс чинь галилчууд байна шүү дээ. Энэ хүмүүс чинь дар суугаад согтуу байгаа юм биш үү гэж ингэж хүмүүс хэлсэн. Харин Петр бол босоод бид бол согтуу биш ээ. Тэгээд ч одоо энэ бол дөнгөж өдрийн 3 дугаар цаг болж байна. Гэт харин яг энэ үгнийхэн дараа үргэлжлүүлэн гэж хэлсэн байна. Бурхан айлдаж байна. Эцсийн өдрүүдэд хүн төрлөختний дээр би өөрийн сүнсийг цутгана. Хөвгүүд охид чинь иш үзүүлж, залуучууд чинь үзэгдэл үзэн, өгсчүүл чинь зүүдлэх болно. Тэр өдрүүдэд би ир эмгэлгүй өөрийн боолуудын дээр сүнсээ цутгах бөгөөд тэд иш үзүүлэх болно гэсэн. За магадгүй зөв мөрөөний одоо оройн залбиралд оролцож байгаа хүмүүс бол энэхүү түүхийг бол илүү дэлгэрэнгүй ойлгосон байх. Өглөөний мөргөл дээрээ бол цаг маш бага байдаг учраас төдийлөн гүн гүнзгий тайлбарлаж чаддаггүй. Харин оройн зүүн цуглаан дээр бол бид нар энэ өдрийн 3 дугаар цаг гэж яг ямар учиртай, яагаад тэднийг галилчууд гэж ингэж гайхсан гэдэг энэ бүх Үйлс ном дээр гарч байгаа түүхүүдийг бол дэлгэрэнгүй задлж бид бүхэн судалж байгаа. За ямар ч тач юу гэсэн мэхээр Петр маань бид бол согтуу биш ээ. Харин энэ бол иш үзүүлэгч Ёолоор дамжуулан зөгнсөн энэ иш үзүүлэг өнөөдөр биелж байна гэсэн байна. Тэгээд энэ иш үзүүлэг дотор нь юу гэж хэлсэн мэхээр хөвгүүд охид чинь, залуучууд чинь, хөгшчүүл чинь гэдэг бүх насныхныг мөн ир эм гэлтгүү бүх хүмүүсийг энд хамруулан бүгдэн дээр нь яана гэсэн бай манайхаа. Сүнсээ цутгана. Иш үзүүлэн тэд үзэгдэл үзэн зүүдлэн гэж ингэж иш үзүүлэгч Ёол одоо бичсэн байдаг байна. За гэр бүл номон дээр ингэж бичсэн байна. Бидний үр хүүхдүүдэд зориулсан Бурхны төлөвлөгөө нь бидний хязгаарлагдмал алсын хараанаас хавьгүй өргөн гүн гүнзгий бөгөөд илүү өндөр юм аа. Өнгөрсөн хугацаанд Бурханд үнэнч байсан эгэл даруй хүмүүсийг дэлхийн хамгийн дээд зиндаанд өөрийнхөө төлөө гэрчил хийлгэхээр тэрээр дууддаг байсан. Өнөөдөр ч гэсэн Юудын гэр бүлдээ даниа шиг өсөж Бурхны үг болон бүтээлийг судалж үнэнч үйлчлэлийн хичээлд суралцж буй олон хөвгүүд хаадын хааны гэрч болж хууль тогтоох, хурлын танхим, шүүхийн танхим эсвэл хааны ордонд зогсох болно гэсэн. Амен. Тэгэхээр гэр бүл номон дээр юу гэж хэлсэн бэ гэхээр яг л Даниэл гэртээ даруухан гэртээ, Юудын гэртээ ээж аавынхаа дэргэд маш өндөр боловсролыг эзэмсэж байсан шиг өнөөдөр ч гэсэн
эцэг эхийнхээ хажууд бурханлаг зан чанарт суралцсан хүмүүжиж байгаа тэдгээр хүүхдүүдийг эзэн ховсон цагт нь өөрийнхөө төлөвлөгөөний дагуу гайхалтай өндөр байр суурин дээр тэднийг аваачин бас тэднийг яана гэж ашиглана гэж хэлж байгаа юм. Бүр хааны өмнө зогсоолгож те хууль тогтоох одоо хурлын танхимд эсвэл шүүх танхимд гээд эсвэл хааны ордны өмнө эрх мэдэлтэй хүмүүсийн урд эзнийг гэрчлэх ийм гайхалтай гэрчлэгч нар болгож бидний бяцхан үр хүүхдүүдийг бурхан бэлтгэн. Тэгээд тэр бэлтгэх газар бол юу гэсэн бэ? Гэр орон юм а гэж ингэж хэлсэн байна. Амен. Үргэлжлүүлэн юу хэлсэн бэ гэхээр үе олон хүн илүү өргөн хүрээний үйлчлэлд дуудагдах болно гэсэн байна. Амен. Дэлхийн төгсгөл ойртох тусам үеийн төгсгөл бурхан өөрийн хүмүүсийг те илүү далайцтай, илүү өргөн хүрээнд үйлчлэлд тэднийг дуудана. Дэлхийн ертөнц бүхэлдээ сайн мэдээнд үүд хаалгаа нээж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс нүгэлд нэрвэгдсэн зүрх сэтгэлүүд хайрын бурхныг таньж мэдхийн төлөө хашгирч байна. Бурхны мэдлэгийг хүлээн авсан бид болон биднээс мэдлэгийг маань өвлөх хүүхдүүд маань тэдний хашгираанд хариу өгөх болно. Сайн мэдээний гэрэл туссан айл өрх, сургууль бүр, эцэг их, багш, хүүхэд болгонд Израилийн түүхэндх шийдвэрлэх мөчөд Эстер хатанд тавигдсан асуулт ирж байна. Чиний хааны эрх дараханд хүрсэн нь энэ цагийн төлөө чинь билүү хэн мэдэх вүлээ. Тэр Эстер номдор ийм одоо үгийг хэлсэн байдаг те. Чи магадгүй хааны хатан болж хаантай ингэж ойртсон гол шалтгаан нь гол зорилго нь эзэн чамайг үүний төлөө л ашиглахын тулд юм билүү хэн мэдлээ гэж ингэж хэлсэн байна. Тийм ээ, өнөөдөр бидний үр хүүхдүүдийг бурханлаг сургаалын дагуу хүмүүжүүлэхийг сургахыг үнэхээр хүсэж байна. Энэ нь зөвхөн тэдний сайн сайхан зан чанар, сайн сайхан ирээдүй, тэдний сайн сайхан төлөө биш. Харин тэднэр дамжуулан эзэн тоосон цагтаа гайхалтай хариуцлагатай бөгөөд маш өргөн цар хүрээтэй, маш том нөлөөтэй ийм үйлчлэл тэднийг бурхан дуудана. Буюу бурхан жинхнээрээ биднийг болон таны үр хүүхдүүдийг инфлюенсер буюу нөлөөлөгч нар болгохоор бурхан бэлтгэхийг хүсэж байгаа маах тунараа. Тийм учраас та бүхэн үнийг анзаарж байгаа бох тийм. Энэ инфлюенсер гэдэг энэ үг бол ийм орчин цагийн шин өнөөгийн одоо бидний амьдарч байгаа нэг шинэ үеийн 21-р зууны ойлголт биш ээ. Бурхан үе үеийн түүхэнд өөрийнхөө нөлөөлөгч нарыг бэлтгэж исэн баг. Тийм учраас Йосеф бол үнэхээр Египтэд нөлөөлөгч, инфлюенсер байсан. Түүний сургамж, сургаал, зөв тайлал, түүний мэрэгэн ухаан, түүний алсын хараа, холч ухаан болгон те хүмүүсийг араасаа дагуулж исэн баг. Бид хүн Даниэл болон түүний 3 найз нарыг бид нар Эстерийн түүхийг сая харлаа. Тэгэхээр үнэхээр бурхан өөрийнхөө бэлтгэсэн тэр хүүхдүүдийг тэгээд хамгийн сонирхолтой нь эдгээр хүүхдүүд бүгдээрээ даруухан Израиль айлд бэлтгэгдсэн. Өнөөдөр ч гэсэн бурхан таны гэр оронг, таны үр хүүхдүүдийг танаар дамжуулан ирээдүйд гайхалтай үйлийг хийх ийм үйлчлэгч болгон бэлтгэж байгаа гэдэгт та итгэж. Амен. Малах номын 4-ийн 5-аас 6 дугаар ишлэлдэр харагтун эзний авга аимшигт өдөр ирэхээс өмнө би үзүүлэгч Илияг та нар руу илгээнэ. Тэрээр эцгүүдийн зүрхийг хүүхдүүдийн зүрхийг эцгүүд рүү нэргүүлнэ. Илия бол алтан сүх тэрэг хөлөглөөд Тэнгэрийн улс руу явсан шүү дээ. Яг тэр Илияг би та нар руу илгээнэ гэж ингэж нэрийг бүр ашиглаж цохон тэмдэглэсэн байна. Тэгээд Израильчууд бол Илияг буцаж ирнэ гэж итгэж исэн. Тийм ч учраас тэд Иохан Баптистыг Илия гэж ингэж андуурж исэн. Тэд Иесусыг Илия байна гэж ингэж бодож исэн. Мэдээж энэ бол Илия буцаж ирээгүй, харин энэ бол одоо Иесусыг бэлэгдэж исэн. Мөн түнчлэн бүр цаад сүнслэг утга санаа бол дэлхийн төгсгөлийн цаг үед эзэн өөрийн дагалдагчдыг, өөрийн итгэгчдийг бүгдийг нь яг Илиягийн хийж исэн үйлчлэлийг хийх болно гэж ингэж одоо хэлсэн байна. Тэгэхээр эзэн одоо Илиша дээр
буюу Илиягийн залгамжлагч, Илиягийн бараа болгож туслахыг бол сонгож томилохдоо Илия дээр байсан сүнсийг те бүр илүү ихээр 2 дахин ихээр түүн дээр буулгасан гэж ингэж бид нар хэлсэн. Өнөөдөр ч гэсэн Бурхан бидэн дээр ариун сүнсээ яг ийм хэмжээгээр ийм ихээр буулгана гэж. Магадгүй бүр гайхалтайгаар дүрсэлж хэлэх юм бол Пентекостийн өдөр буусан ариун сүнсээс илүү их хэмжээтэй хүчрхэг ариун сүнс бидэн дээр бунаа гэж бид нар хүлээж найдах хэрэгтэй ах дунараа. Тэгээд үнэхээр энэ өдрүүдэд бол эцгүүдийн зүрхийг хүүхдүүдийн зүрхийг эцгүүд рүү эргүүлнэ гэсэн байна. Үнэхээр эзэн бидний үр хүүхдүүдийг ч гэсэн үйлчлэлдээ ашиглана гэж ингэж амласан байна. Тэр бүл ном дээр үргэлжлүүлэн гэсэн байна. Эзний замаар дагуулахын тулд хүүхдүүдтэй Авраам шиг зааж сургах Бурхны төлөөлөгчд юм гэдгээ эцэг эхчүүд онцгойлон ухамсарлах ёстой. Тэд гэр бүлдээ зааж сургахын тулд мөн эзний зам юу болохыг мэдхийн тулд судрыг хичээнгүйлэн судлах хэрэгтэй. Тэгэхээр эцэг эхчүүд үр хүүхдүүдтэй заахын тулд хамгийн гол нь бас өөрөө тэр замаар алхаж тэр замыг таньж мэдхийн тулд судрыг хичээнгүйлэн судлах хэрэгтэй гэсэн байна. Мика иш үзүүлэгч хэлэхдээ шударгыг үлд, инэрлийг хайрл, өөрийн бурхантай хамт даруухнаар алах гэхээс өөр юуг тэр чамаас шаарддаг вэ гэсэн байдаг. Багш байхын тулд эцэг эхчүүд өөрсдөө суралцагч байж Бурхны айлдвараас тасралтгүй гэрлийг цуглуулan үлгэр жишээгээр энэхүү үнэт гэрлийг хүүхдүүдийн хүмүүжилд авчрах ёстой гэсэн байна. Та бүхэн анзаарч байгаа энд гайхалтай ирсэн байгаа тийм. Бурхны айлдвараас буюу энэ амьд үгнээс энэ судраас бид бүхэн гэрлийг цуглуулад тэгээд энэ гэрлүүдийг бид нэр өөрсдийнхөө үлгэр жишээгээр буюу амьдралаараа хүүхдүүдэд гэрэлтэж харуулж хүүхдүүдийн хүмүүжилд энэ гэрлийг суулгах ёстой гэж хэлсэн байна. Тэрээс хүүхдүүдэд номлоод гэсэн ийм шууд ойлголтоос биш юм аа. Энэ бол та үлгэр жишээгээр цуглуулсан, өөртөө олж авсан амьдрал дээр хэрэгжүүлж байгаа Бурхны үг тушаалыг хүүхдүүдэд амьдралаараа харуулах ёстой байна. Амен. За, үргэлжлүүлэн ингэж хэлсэн байна. Бурханаас надад өгсөн гэрлийн дагуу бол эхнэр нөхөр хоёр нь гэртээ пастор, эмч, совилогч, багш байж хүүхдүүдтэй өөртөөгөө болон Бурхантай холбож Бурхны ажилд саад болох альва зуршлаас зайлсхийхэд сургаж бие махбодынхоо эрхтэн бүрийг хайрлан хамгаалахад сурах ёстой гэсэн байна. За энэ одоо номны одоо гэр бүл номны энэ хэсэг бол надад бүр үнэнхээр таалагдсан. Үүнийг бүр ингээд бичээд жаазлаад ингээд гэртээ тавимаар санагдсан. Үнэхээр Бурхан ээж аав хоёрыг тэр гэр бүлд те ийм дөрвөн үүргийг хүсдэг байна шүү дээ. Нэгдүгээр пастор, хоёрдугаарт эмч, гуравдугаарт совилогч, дөрөвдүгээрт юу яах нь? Багш. Амен. Үнэхээр л ээж нар бол одоо эмч, совилогч нар шиг те аав нар бол пастор шиг, багш шиг ийм байх ёстой гэдгийг л хэлээд нь шүү дээ, тийм үү? Тэгээд үүгээрээ дамжуулан одоо хүүхдүүдтэйгээ эцэг эхчүүд өөрсдөө ойртох хэрэгтэй. Мөн дээрээс нь хүүхдүүдэд Бурхантай ойртуулах хэрэгтэй. Хүүхдүүдтэй аливаа муу зуршлаас зайлсхийж амьдрах энэ амьдралын ухаан, эрүүл амьдралыг заагаад тэгээд бие махбодынхаа эрхтэн бүрийг хайрлан хамгаалахад хүүхдүүдэд сурах хэрэгтэй гэж байна. Ямар гоё бичээ вэ? Үнэнхээр гайхалтай хэлсэн байна. Амен. Өнөөдөр энэ тушаал, энэ амлалт таны амьдралд биелэх болтгоо. Та үнэхээр үр хүүхдүүдтэй яг ийм гайхалтай үйлчлэлийг үзүүлээрэй ах дүүнараа. Явал номын 2:15-аас 17 дээр Сионд бүрээ үлээгтэн, мацаг барилтыг ариусган, ёслолын чуулганыг зарлан дунгалахтун, арт түмнийг цуглуулж чуулганыг ариусга, ахмадуудыг авчирч хүүхдүүдийг болон хөхүүл хүүхдүүдийг цуглуулахтун, болзоот залууг өрөөнөөс нь сүт бүсүүг унтлахын өрөөнөөс нь гаргахтун. Эзэнд үйлчлэгчд болох тахилч нар сүмийн үүдний танхим болон тахилын ширээний хооронд уйлахтун. Тэд эзэн арт түмнээ хэлтрүүлж өөрийн өвийг доромжлол болон үндэстнүүдийн дунд зүүрлэл бүү болгооч. Яагаад тэд арт түмнүүдийн дунд тэдний бурхан хаана вэ гэж хэлэх ёстой юм бэ гэж хэлгээ гэсэн ба. Яа ном дээр хэлсэн байна те. Мацаг байр бүгдээрээ цуглар, бүгдээрээ нэгд. Тэгээд ахмадууд чир, хүүхдүүд чир, залуучууд чир, бүсгүйчүүд чир, сүмийн те үйлчлэгч нар, тахилч нар бүгд цуглаад яа гэж байна.
Бүгдээрээ ойлгохтун. Бүгдээрээ эзэн залбир. Бүгдээрээ гимш, бүгдээрээ өөрсдөө ариусгах гэсэн ба. Тэгээд энэ үед яг л бидний өнөөдрийн одоо судалсан яг энэ цаг мөчид бол хүүхдүүд чинь иш үзүү, залуучууд чинь үзэгдэл үзүүж, одоо хөгшчүүд чинь зүүлж эхэлнэ гэж ингэж амласан байна. Амен. Халелуя Иесус. Тэр тул номдэр хэлсэн байдаг. Израилаа сонс. Эзэн бол бидний бурхан, эзэн бол ганц. Чи өөрийн бурхан эзнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрл. Өнөөдөр миний чамд тушааж байгаа энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж, хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаач, замд явж байхдаач, хөвтөж байхдаач, өндийн босготооч түүний тухай ярьж бай гэж ингэж хэлсэн байна. Израильчууд энэ үнийг бол Шима гэж тий. Шима Израиль. Израиль сонс гэж хэлж байгаа. Бурхан биднийг Бурханы тушаал зааврыг үр хүүхдүүддээ хичээнгүйлэн заа гэсэн баг. Хизээ заах юм. Эртээ байхдаа, замд байхдаа, хөвтөж байхдаа, өндийн босготоо. Үгээр юу илэрхийлж ийн вэ гэхээр та цаг мөч болгонд боломжтой бүх цаг хугацаанд үүнийг үр хүүхдүүдэд заах ёстой гэсэн үг байна. За ингээд бүгд сүүлийн төгсгөлийн хэсгийг уншъя. Эзэн өөрийн мэрэгэн ухаанаар гэр бүлийг бүх боловсролын байгууллагуудын хамгийн агуу нь байхаар тогтоосон юм а. Хүүхдийн хүмүүжил гэр орондоо эхлэх ёстой. Энэ бол түүний анхны сургууль юм. Энд тэрээр эцэг эхийнхээ заавраар амьдралынхаа туршид дагаж мөрдөх хичээлүүд болох хүндэтгэл, дуулууртай байдал, сүсэг бишрэл, биеэ хянах чадварт суралцах ёстой. Гэр орны хүмүүжлийн нөлөө нь сайн эсвэл муу үр дагаварт хүргэх шийдвэрлэх хүч болдог. Эдгээр нь олон талаараа чимээгүй айжмаар явагдагч хэрэг зөв зүйл рүү чиглүүлбэл үнэн ба зөвхт байдлын төлөөх алс ирээдүйн хүч болно. Хэрэг хүүхэд гэртээ зөв зааварчилгаа авахгүй бол сатан өөрийн сонгосон арга замаар түүнийг хүмүүжүүлэх болно. Тиймээс гэрийн сургууль ямар чухал вэ? Гэр бүлийн хүрээгээ хүүхдүүдтэй гэр орондоо нийгэмд болон сүмд хүлээсэн үргээ биелүүлэхэд нь бэлтгэдэг сургууль гэж авч үзээрэй гэж хэлсэн байна. Амен. За тэгэхээр гэр орон гэдэг бол Бурхны төлөвлөснөөр Бурхны хүслийн дагуу бол хамгийн гайхалтай ийм сүнслэг сургууль байх нэ. Тэгээд та бүхэн өнөөдөр ч гэсэн үр хүүхдийн төлөө залбиралдаа багтаагаараа, үр хүүхдүүдэд эзэн даатгаараа, үр хүүхдийн төлөө хамгаалтыг гуйж залбираагүй өдөр болгон бол яг л даатгалгүй явж байгаа эсвэг. Тэгэхээр үр хүүхдийн төлөө бизнес хамгаалтыг гуйж залбирна гэдэг бол та хүүхдүүдэд даатгал хамруулж байна гэсэн. Хамгийн найдвартай, хамгийн ивэлтэй, хамгийн баталгаатай ийм даатгал бол үр хүүхдүүдэд эзэнд өдөр бүр хамгаалтыг гуйж залбирах эцэг эхийн залбирал юм байна шүү. Тийм учраас та өнөөдөр ч гэсэн үр хүүхдүүдэд бузар муугаас, муугийн хүчээс, аваар ослоос, гамшиг зовлонгоос, муухай хүмүүсийн аюул занлалаас та бүхэн бас хамгаалж үр хүүхдүүдэд ач зээнээр та бүхэн даатган залбираарай. Хамгийн гол нь өнөөдөр та юу ухаарах ёстой вэ гэхээр хүүхдүүдтэй Бурхныг танилцуулах нь, Бурхныг заах тэр газар, тэр анхдагч нэгж бол таны гэр юм аа гэдгийг та өнөөдөр дахин ойлгоорой. Эзэн үүнийг итгэлийн ахан дүүс бүрт өнөөдөр дэлхийд даяар дахин сануулж байна. Тийм учраас хүүхдүүддээ 7 хоногт нэг удаа сүм даваачаад хүүхдийн ангид оруулаад орхих, эсвэл 7 хоногт нэг удаа хүүхдийн түүхийг цагт хүүхдийн түүх сонсож сүмийн урд гарч хүүхдүүд сууснараа бурханлаг хүн болж хүмүүждэг юм аа. Үүнийг эцэг их өөрөө заах ёстой. Тэгэхээр сүмдэр болж байгаа үйлчлэл бол эцэг эхчүүдэд л та энэ үйлчлэлийг ингэж өдөр болгон хийгэрэй гэдгийг л харуулж байгаа загвар, харуулж байгаа ийм одоо үзүүлэн. Яг жинхэнэ үйлчлэлийг та сүмээс гараад та өөрөө хийх ёстой. Амен. Тийм учраас үүнийг та хийгэрэй гэж ингэж би та бүхэнд бас уриалж байна. За ингээд 24 цагийн залбирал өнөөдөр та өөрийн хүүхдүүд эсвэл гэр бүл найз нөхдийн хүрээний хүүхдүүдийн итгэлийн аяллыг хэрхэн хамгийн сайнаар дэмжиж урамшуулж болох талаар Бурханаас асуугаарай.
Хүүхдүүдийнхээ итгэлийг өсгөх, итгэлийг нь дэмжих, итгэлийг нь урамшуулах юу хийж болох вэ гэж Бурханаас залбираарай. Өөрийнхөө хүүхдүүдийн төлөө эсвэл та хэрэг одоохондоо хараахан хүүхдүүд бол таны эргэн тойронд байгаа найз нөхөд сүмд явдаг хүмүүсийн те магадгүй тэрдгээр хүмүүсийн тэр хүүхдүүд та ямар сайн зүйлийг хийж болох вэ? За тэгээд залбирч байгаад эдгээр хүүхдүүдийн аль нэгэнд нь та энэ 24 цагийн дотор ямар нэгэн зүйлийг Бурханаас өгсөн тэр шинэлэг санааг аль нэг хүүхдэд нь заавал хэрэгжүүлж тэдэнд үйлчлээрэй. Юу ч хийж болно та. Тэр хүүхдийн төлөө залбирч болно. Магадгүй тэр хүүхдэд та энэ шабатад ямар нэгэн баярлуулах үйлчлэх та юу ч та магадгүй хүүхдийн түүх сонсоод эсвэл ишлэл цээжсэн хүүхдүүдэд та сайн дураараа өөрөөсөө тэднийг баярлуулах ямар нэгэн бяцхан өчүүхэн бэлэг амттан та бэлдээд сүмрүүг очиж болох юм. Та юу ч хийж болно. Та ямар нэгэн байдлаар хүүхдүүдэд үйлчлэх үйлчлэлд энэ 7 хоногт 10 өдрийн залбирлын хугацаанд ямар нэгэн зүйлийг хийгээрэй гэж би таныг бас урамшуулж байна. Үнийг мартахгүй тулд та тэмдэглэж аваарай. Бас та залбираарай. Ингээд өнөөдрийн турш та маргааш бидний судлах Үйлс номын 2 дугаар бүлгийн 41-ээс 47 дугаар ишлэлийг та бүхэн уншиж судлаарай гэж ингэж би та бүхэндээ уриалж байна. Ингээд бүгд үгийн цагаа өндөрлөж эзэнд өнөөдөр бидэнд өгсөн энэ үгэнд талархан залбирцгаая. Их эзэн бурхан минь танд үнэхээр баярлалаа. Өнөөдөр бидэнд бас ариун Библиэр дамжуулан мөн зүгэнлийн сүнсээр дамжуулан та бидэнд ийм сайхан урам зориг өгсөн баярлалаа. Бүр хүүхдүүдээ үнний замаар, зөвийн замаар хүмүүжүүлж байгаа эцэг эхчүүдийн төлөө талархъя. Тэгэхээр ийм гайхалтай илчилтийг та олон жилийн өмнө бас бидэнд өгсөнд баярлалаа. Магадгүй хараахан үнийг амжилттай биелүүлж чадахгүй чамлалттай байгаа тэдгээр эцэг эхчүүдэд бас би энэ залбирлаар дамжуулан урам зориг өгөх гэж. Та эзэн минь бүх аав ээж нарт бас урам зориг өгөөч. Биднийг сургаач, биднийг ухааруулаач, синхруулж бас зааж арга замыг хэлж өгөөч. Хэрхэн хүүхдүүдэд дагалдагч болох вэ гэдэг. Тэгээд та эзэн минь үгээр дамжуулан биднийг босгон байгуулж байгаа шиг бас үр хүүхдүүдийг минь босгон байгуулж өгөөрэй. Өө эзэн минь та үнэхээр биднийг өрөөгөөч. Таны мотор бидэндээ хамт байж хил хязгаарыг минь өргөсөх болтугай. Гай гамшигаас хамгаалж өвчин зовлонд бүртгүүлээч. Хүүхдүүдийг ивээгэж, залуучуудыг ивээгэж, ахмадуудыг ивээгэж, аав нарыг ивээгэж, ээж нарыг ивээгэж. Хөрөн санхүүгээр ивээгэж, сав сулгын минь дүүргэж, сүнслэг байдлыг минь ивээгэж, эрүүл мэндээр өрөөгөөч. Есүсийн нэрээр амен.